Сайн байцгаана эрхэм мөндөд сонсогчдоо. Манай өнөөдрийн подкастын дугаарт ногоон титэм хязгаарлагдмал хариуцлагатай компани байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Алтан Гац оролцож байна. Та манай сонсогчд өөрийнхөө тухай танилцуулаач. За сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Алтан Гац гэдэг. Би бол одоо ногоон титэм гэдэг байгаль орчны шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа компани лабораторийн эрхлэгч албан тушаалтаа. Тэгээд би өөрөө бол байгаль орчны химч мэргэжилтэй. Тэгээд хор судлал одоо байгаль орчны эрсдлийн үнэлгээгээр бол мэргэжилтэд дэвшлсэн тийм хүн байна. Манай ногоон титэм компани бол ер нь бол дотоод болон гадаад орчны агаар болон одоо хөрсний бохирдлын шинжилгээ, одоо наривчсан шинжилгээ, химийн шинжилгээ гэдэг тийм үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгаа. Мөн бас химийн үйлдвэрийг хөгжүүлэхийн чиглэлд бас тодорхой жижиг сажиг ийм үйлдвэрлэлүүд бас эрхлээд явж байгаа. Товчонд бол нэг ийм үйл ажиллагаа явуулдаг компани. За нэгд одоо танай химийн лабораторийн тухай яриад эхэлсэн чинь бас эндээс бас яриагаа гэх нь бас зүйтэй болов уу гэж бодож байна. Монгол улсад бол миний бодож байгаагаар бол яг ийм дагнсан байгаль орчны чиглэлийн эсвэл химийн чиглэлийн лабораториуд бол маш том цөөхөн байдаг. Тэ улсын чанартай ганц хоёр лаборатори байх шиг байгаа юм тий. Тэгээд танай лабораторийн одоо яг сүүлийн үед хийж байгаа ямар чиглэлийн судалгаанууд хийгдэж байна? Яг ямар үйл ажиллагаа явуулж байна? Хүн ингээд одоо химийн талаар шинжилгээ өгье гэдээ мэдээж бариад очих юм бол тэр бүгдийг нь бас хийж өгдөг гэж бас ойлгож болох уу? Тий, ер нь бол яг байгаль орчны шинжилгээний лабораториуд бол Монгол улсад бас байдаг. За яг усны чиглэлийн одоо хүрээлэн боо шиг гэж ус хөрс агаар бүгд орчиж байгаа. Тэгээд яг хөрсний чиглэлээр хөрсний шинжилгээ гэдэг усны шинжилгээ лабораториуд бол байдаг. Яг агаарын чиглэлээр төрөлцсөн лаборатори гэх юм бол ерөөсөө Улаанбаатар хотын хэмжээнд бол 2-3хан лаборатори байдаг. За байгаль орчны шинжилгээний төв лаборатори, тэгээд Улаанбаатар хотын агаарын чанарын албаны лаборатори, тэгээд энэ манайх гэсэн 3 л ер нь лаборатори яг агаарын бохирдлын чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг байгаа. Яг бас жижиг нэг юуны хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бас улсын болон хувийн ганцны бас лабораториуд бий. Гэхдээ яг нэг манайх шиг ийм химийн шинжилгээ бас тэнд бол яг хийгдэхгүй. Зөвхөн одоо яг энэ төрөвчсөн тестийн аргаар бол ингэж хийдэг тийм үйлчлэг үзүүлдэг лабораториуд. Яг зүгээр бид нар яг агаарын шинжилгээ маань өөрөө бас тийм онцлогтой юу л та одоо шинжилгээтэй. Яг ингээд тухайн хүн нэг орчныхаа агаарыг бас бариад ирэхэд бас жоохон хүнд одоо боломжгүй. Тэгээд ер нь бол яг нэг бид нар бол мэргэжлийн үйлчлэг үзүүлдэг учраас яг тухайн одоо орчинд очиод одоо яг энэ стандарт аргачлал улс төлийн зөвшөөрөгдсөн одоо стандарт аргачлалуудын дагуу бол тухайн орчноос агаарын бохирдлын агаарын одоо сорцыг бол соруулж цуглуулж тэгээд бид нар лабораторид авчиж яг энэ тухайн аргаар нь стандарт аргачлалуудаар нь бол ингэж шинжилгээ хийдэг тийм бол юутай одоо онцлогтой ийм шинжилгээ байдаг. Тэгээд ер нь манай лаборатори бол 2018 онд бол 14 онд байгуулагдаад 18 онд бол анхныхаа итгэмжлэлийг авсан. За тэгээд одоо бас манай хоёр дахь итгэмжлэлээ бас авчаад үйл ажиллагаа явуулж байна. Дээжээ бариад ирнэ гэдэг нь болохоор би бас өөр юу бодоод байгаа. Одоо жишээ нь хөрсний нэг дээд цуглуулад тэрнийх нь химийн найрлагын химийн шинжилгээ тийм юм хийдэг гэдэг утгаар нас үсэн. Ер нь бол юу олон нийтэд бол нээлттэй. Дурын хүн ирээд одоо манад хүсэлт өгөөд одоо хөрсний дээжийг бол биднээс мэдээж авчираад гэж болно. Хөрсний бид нар бол одоо энэ органик бохирдол гэж одоо ярьдаг энэ нефтээр бохирдсон хөрсний судалгааны юу хийдэг. Сүүлийн жилүүдэд манай лаборатори бол ер нь яг анх байгуулагдсан цагаас эхлээл яг энэ дотоод орчны ер нь орчны агаарын чанарын одоо наривчсан шинжилгээнүүд Монгол улсад хийгддэггүй шинжилгээнүүдийг хийдэг болъё гэсэн юм зорилготой анхнаас бол байгуулагдсан. Тэгээд яг энэ зорилгынхаа дагуу бол ер нь гадаад болон дотоод орчны агаартай хортой одоо нэгдлүүд ялангуяа энэ органик нэгдлүүд дээр бид нэр бол төвлөрч ажиллаж байгаа. За органик нэгдлүүд гэдэг нь ямар нэгдлүүд байна вэ гэхлээр за янз бүрийн одоо энэ барилгын материал за тэгээд одоо
нүүрс хатуу төш шатах тий. За ер нь бол тэгээд нэлээд олон тийм их усүртэй их усүрээс одоо энэ органик нэгдлүүд бол үүсдэг байгаа. За органик нэгдлүүдийг ер нь дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнуудад бол маш өндөр хяналт тавьж одоо энэ хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь бол хязгаарлаж хянж байдаг. За манай улс халамжлалтай бас яг ийм төрлийн хяналтын систем бол одоогийн байдлаар бүрдээг байгаа. Ер нь бол бид нар бас яг энэ хяналтын системийг бүрдүүлэхийн төлөө төрийн болон одоо хувийн хвшлийн байгууллагуудтай бас хамтарч бас цөөнгөө зүйлүүдийг одоо хийж байгаа. Одоо тухайлбал одоо агарын чанарын дотоод орчны агарын чанарын стандартыг боловсруулах. За тэгээд Монгол улсыг энэ шинжилгээний аргачлалуудыг нэвтрүүлэх. За тэгээд одоо энэ хяналтгүй байгаа одоо чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн барилгын материалуудыг бас энэ дээр хяналт тавихад бас энэ төрийн байгууллагуудад манай компани бол бас тусламж дэмжлэг үзүүлж бас хамтарч ажилладаг байгаа. Бид хоёрын өнөөдрийн ерөнхийд ярилцах сэдэв бол миний хувьд их сонирхолтой нь дотоод орчны агарын бохирдол гэдэг. Энэ сэдэв бол нэлээд сонирхолтой санагдаад байгаа. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа зөвхөн бүр баг мэдчихэв тийм. Хотын агарын бохирдол гэх юм бол гол өв хүүсрүүд хаанаас байна гэдэг ихэнх хүмүүс мэдчихэв. Гэтэл магадгүй би зүгээр бодолтой энэ дотоод орчны агарын бохирдол дээр бас бид нэлээд сайн анхаарах хэрэгтэй болов уу? Энэ талаараас ард иргэд хүмүүс бас энэ мэдээлэлтэй байж хэвчээ юм гэсэн үгнээс энэ дотоод орчны агарын бохирдол гэдэг сэдвээр ярилцъя гэж Алтан газрыг урьдчилсан байгаа. Тэгээд яг энэ дотоод орчны агарын бохирдол гэдгийг одоо яг юу гэж тодорхойлдог юм? Одоо юу гэж хэлдэг юм? Тэгээд их усрүүд нь одоо ямар одоо их усрүүдээс байдаг вэ гэдэг энэ талаараас нь жоохон яриана. За тийм үү. За дотоод орчны агарын бохирдол бол ер нь нэр томьёо орны хувьд бол ер нь дотоод орчин буюу одоо байшин дотор байгаа тий байшин дотор одоо ханаар тусгаарлагдсан гадны орчноос хана болон бусад одоо байгууламжаар тусгаарлагдсан орчныг л ер нь дотоод орчин гэж ер нь хэлж байгаа. Тэгээд дотоод орчны ер нь бол нэг хүн бол дотоод орчинд одоо тухайн одоо ажил мэргэжил амьдралынхаа хэвшил онцлогоос тэрний онцлогоо шалтгаалаад ер нь бол 80-аас 90% гэж хэлдэг. Дээш хувийг ер нь бол дотоод орчинд өнгөрөөгд байгаа. Тэгэхээр чи ер нь бол нэг ойролцоогоор нэг 20 хэдэн цаг бол тэ дотоод орчинд байгаа агаараар дотоод орчин барилгын дотор байгаа агаараар одоо амьсгалж ийн гэсэн. За гэр орондоо, за ажлын байрандаа, сургуульд хүүхдүүд бол сургууль цэцэрлэгтээ, за юунууд одоо тээврийн одоо хүмүүстэй одоо ажил мэжлэлийн онцлог шалтгаалаад автобус унаа тий одоо энэ тээврийн хэрэгслийг хүртэл дотоод орчин гэж ер нь бол авч үздэг байгаа. За дотоод орчны агарын бохирдлын их уср бол бас олон янз байна. За мэдээж хамгийн том дотоод орчны агарын бохирдлыг хамгийн том одоо агарын чанарыг одоо хамгийн их бүрдүүлдэг нөхцөлтөд хүчин зүйл бол гадаад орчны агаар байдаг. Гадаад орчны агаар бохир байх юм бол дотоод орчны агаар бол бохир байна л гэсэн тийм одоо концепцтэй. За дараагийн нэг зүйл бол дотоод орчны агаарт бол энэ барилгын барилга дотор байгаа одоо барилгын материал тэрийг хийсэн хийц тэгээд дээрс нь тавилгын материал тавилга хийсэн хийц одоо тэгээд энэ шаал цонх одоо энэ янз бүрийн одоо будсан будаг гэл маш олон төрлийн бас энэ дотоод орчны агарын чанарыг бол төлөөлж идэг л доо. За дээрээс нь бас хүний одоо зан үйлтэй холбоотой зүйлс байдаг. Зан үйлтэй холбоотой зүйлс гэхэлэр тамхи татах, хоол хийх, тий одоо янз янзын одоо тухайн одоо ажлын байр байх юм бол одоо ажлын байрны дотор явагдаж байгаа янз бүрийн процессууд, хүний хийж байгаа процесс, химийн процесс, ашигладаг процесс, ямар нэг юм халаах, шатаах гэх мэтчлэн тийм процессууд бас энэ дотоод орчны агарын бохирдлыг үүсэж байгаа. За нэг одоо бидний Улаанбаатар хотын бас нэлээд томоохон одоо дотоод орчны агарын бохирдлыг үүсэж байгаа хүчин зүйл бол манай одоо гэр хороол те гэр хороол одоо энэ байшин юуны гэрийн дотоод орчинд одоо түлшийг хатуу түлшийг шууд шатааж байгаа явдал бол бас энэ дотоод орчны агарын бохирдол маш том нөлөө үзүүлдэг байгаа. Тийм. Ер нь бол яг дотоод орчны агарын бохирдол юм бол яг иймэрхүү зүйлүүдээс л ер нь одоо бүрдэж байна да. Одоо их уср бол
Зөв. Тэгэх юм бол яг энэ дотоод орчны агаарч бас яг байгаа газраас шалтгаалаад бас энэ юунууд нь ондоо болж байна. Тэр нэг бохирдуулагч их усрууд манаас ондоо болох нь шүү дээ. Нэг нь жишээ нь гэр ороодынхан бол магадгүй гэр ороод амьдарч байгаа, зуугтай амьдарч байгаа айлууд бол бас нэг төрлийн одоо бохирдуулагчтай байх юм тий. Одоо нэлээд том мэдээж гал төлж байгаагаас агуулаад нүүрс төлж байгаагаас агуулаад. Гэтэл орон сууцнд амьдарч байгаа улсууд, сургууль, ажлын байран дээр байж байгаа улсууд маань бас энэ юунууд нь бохирдуулагчийг үүсгэж байгаа их усрууд нь ондоо байна шүү дээ. Тэгэхээр миний зүгээр сонирхоод байгаа юм бол яг танай лаборатори явж идэм ингээд шинжилгээ хийгээд яг одоо энэ дотоод орчинд үүсгэж байгаа тэр эдгийн тавилагч гэдэг юм уу? Тэ одоо өөр юу вэ? Одоо зуухнаас гадна одоо гал түлхээс гадна өөр одоо яг ямар бохирдуулагч төрөө энэ их хэр зөрүүтэй байна олон улсын стандарт, Монгол улсын стандарт гэдэг юм энэ бүгдтэй харьцуулж үзсэн үү та бүхэн? Танай лаборатори. Үзлэх уу. Ер нь бол дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн яг энэ зовлон бас туулаад гарсан юм байгаа. Ер нь бол. За манай улсд бол бас яг энэ байгаль орчин эрүүл мэндийн салбар бас ер нь бол сүүлийн жилүүд бас ихтэй яаж одоо хөгжиж байна. Тэгээд агаарын бохирдолтой холбоотой бол бид нэр бас яг энэ 2014 оноос хойш нэлээд цөөнгөө судалгаануудыг бас хийлээ л дээ. За яг бидний бол яг үйл ажиллагааны чиглэлээр болохоор барилгын материалаас үүсэж байгаа агаарын бохирдол энийг бол ер нь голдуу бол шинжилж байгаа. Барилгын материал гэдэг нь юу вэ гэхээр одоо барилга байгуулалтанд барихад оролцож байгаа бүх төрлийн одоо физик одоо механик одоо үтцийг одоо ингэж бүрдүүлж идэг материалуудыг хэлж байгаа юм л да. За дээрээс одоо энэ нөгөө дотоод гоёл чимэглэл, за тэгээд суур бүтэц, за тэгээд энэ гадаргуу хөнгөлгөө, за гэх мэтлэн одоо дулаал хоногуулах гэх маш олон төрлийн одоо барилгын материалууд. Тэр болгоны одоо нэг хийж байгаа барилгын материал одоо тэдгээр түүхийдүүд нь ер нь бол яг энэ олон улсын одоо энэ олон улс гэхлээр бас маш өргөн хүрээтэй л тухайлбал олон улс хүлээн зөвшөөрж байгаа байгууллагууд тий одоо Европын холбооны одоо эрүүл ахуйн одоо агентлаг гэж байна. За Америкийн нэгдсэн улсын одоо байгаль орчны агентлаг гэж байна. За хятад улсд болохоор бас байгаль орчны агентлаг нь яаж байна. Бас юутай бол барилгын бас эрүүл ахуйтай холбоотой бас маш олон тийм агентлагууд байдаг. Эдгээр одоо байгууллагуудын одоо хяналт тавьж байгаа. Эдгээр байгууллагуудын одоо шаардж байгаа шаардлага одоо ямар одоо бодис ямар хэмжээтэй агаарт залгах хэрэгтэй. Тэр барилгын материал дотор ямар бодис байх ёсгүй тий тэр ямар бодис нь одоо хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлээд хорт хавдар үсэдийн гэх мэтлэнгээ одоо энэ юунуудыг бол тусгаж өгдөг. Харамсалтай бас манай улсад бас яг энэ юунууд бол хяналт тавих тэр одоо тоон одоо хязгаарлалтууд маань бас байхгүй стандартаар тийм наривчлсан тийм юу байхгүй. Тэгээд за байлаа гэхэд тэдгээр нь бас яг яаж хэрэгждэг тэр хэрэгжилтийн механизм нь бас тийм дутуу зүйлүүд бас ажиглагтаад байгаа. Тиймээс одоо ер нь бол яг энэ байнгын хяналт гэдэг юмыг бол бас манай улсад бол юу тийм тогтолцоо бас үүсэх хэрэгтэй болоод байгаа юм л да. Барилгын одоо материалын энэ үүнтэй холбоотойгоор ер нь бол яг энэ барилга хот байгуулалтын бас энэ жилээс эхлээд өнгөрсөн хавраас эхлээд ер нь яг энэ барилгын материалын чиглэлээр бас юу яах хэрэгтэй байна. Хяналтыг бас өндөр тавих хэрэгтэй. Стандартуудыг шинжиж харъя. Барилгын одоо энэ зах замбараагүй хэрэглээ, барилгын материалын зах замбараагүй хэрэглээ, хяналтгүй байдлыг бас зэгцлэе гэсэн тийм одоо бас бодлогоор бас энэ дотоод орчны агаарын бохирдлыг сайжруулах ажлуудыг бас дэмжиж тавьж байна л та. Тухайлбал одоо манай компани сая 10 сар зохион байгуулагдсан одоо Монгол улсын яг энэ барилгын материалын үндэсний зөвлөгөөн дээр бас очиж биднээс урьдчилж очиж яг энэ чиглэлээр бас мэдээлэл хийж танилцуулга тавьсан байгаа. За тэгээд ер нь бол яг энэ
одоо ойрын хэдэн жилийн хугацаанд яг дотоод орчны агаарын бохирдлыг дор хаяж одоо 50% бууруулъя гэсэн тийм одоо зорилгыг энэ барилга хотын холтын яамтай бас хамтраад одоо бусад байгууллагууд эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн үндэслэлтэй хамтарч одоо яг зорилгыг хэрэгжүүлэх гэдэг бас ингэж явж байна л та. Зөв. Энэ бол агай чухал ажил байна л да. Одоо тэгэх юм бол ер нь өнөөдрийг хүртэл ер нь одоогоор бол бид нэр бол ямар нэгэн хяналтгүй, стандартгүйгээр барилгын материалыг ашиглаж хэрэглэж байгаа гэж ойлгож болох уу? Яг ер нь бол нөгөө энэ бас маш олон талтай асуудал л та. Одоо ер нь бол барилгын материал бол эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэсэн тийм шаардлага бол манайд бол байгаа. Одоо хууль тогтоомжн дээр тий. Тэр нь одоо яг яаж хэрэгжих нөгөө механизм бас их тийм тодорхой биш. Зүгээр л ер нь эрүүл ахуйн шаардлага хангасан барилгын материал гэдэг нь юу юм бэ гэдэг одоо энэ юу бас концепц бас их тийм юу биш. Одоо хэрэгжих механизм бас их тийм тодорхой биш байсан. Юунаас барилгын материалаас гаднаас барилгын агааржуулалтын бас асуудал үүдэг. Тийм барилгын агааржуулалтын асуудал бас яг энэ дотоод орчны агаарын чанарт бол маш тийм том нөлөө үзүүлдэг. Агааржуулалт бол яг тийм стандарт түвшинд агааржуулалтын асуудал манай улсад харьцангуй бас хөгжөөд явцсан. Агааржуулалтын чиглэлээр маш олон компаниуд байдаг. Тэр агааржуулалтын компаниуд бол яг энэ заах яг барилга иргэний барилгаас илүү одоо үйлдвэрийн барилга тий одоо том нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ариун цэврийн өндөр шаардлага гэсэн тийм үйлдвэрийн барилгууд төр бол харьцангуй одоо энэ журам юунууд нь хэрэгжиж явдаг. Харамсалтай нь бол иргэний барилга дээр бас яг энэ зүйлүүд нь хэрэгждэг үгүй юу гэдэг дээр бас их одоо юутай одоо маргаатай. Тэгээд журам хэрэгждэггүй байсан шалтгаан болохоор бас манай улсад лабораторийн чадах бас их сулхан хөгжсөн. Яг энэ барилгын материалын чиглэлээр. Бид нар бол барилгын материалынхаа физик, механик шин чанарыг бол сайн үзээд байдаг. Одоо бетоны дац те, одоо будгийн уурсац, тогтоц гэхэнт одоо тэдгээрийг сайн үздэг боловч түнд одоо агуулж байгаа хортой бодис, за тэрнээс ялгарч байгаа одоо хортой бодис, одоо хүнд металл, дэгдэмхий органик бохирдуулагч, формалдегид гэх мэт бодисуудыг ер нь бол тодорхойлж исэн тийм одоо туршлага бол маш тийм хязгаарлагддаг байсан манай улсад бол. Тэгээ ер нь бидний бол гол зорилго бол яг энэ хортой бодисуудаас одоо энэ хүний эрүүл мэндийг хамгаалъя. Тэдгээрийн одоо ууршилтаас одоо хүнд одоо нэрвэгдэж байгаа одоо өртөж байгаа тэр өртөлтийг л бууруулъя гэсэн тийм ер нь гол ерөнхий зорилготой бол энэ лаборатори байгуулж. Ер нь бол энэ манай лаборатори байгуулсан гол юу бас нэг тийм бас энэ хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой бас зүйлээс ихсэн байт юм л да. Манай сургууль цэцэрлэгүүд битээр бол мэдээж одоо нөгөө адилхан сургууль сурж ирсэн. Нөгөө 9 сард ингээл ороод ирдэг, будган хахалсан танхимдаа ороод ирдэг тий. Будган хахалсан танхимдаа орж ирэл толгоо өвдөл, багш нарын толгоо өвдөл уурлж уцаалал будгнаас орж юм ойлгохгүй тэгэл толгоо өвдөл хамар амшил хүүхдүүд бол мэдгэчихгүй байж байгаа шүү дээ. Ингээд гой ингээ шинэ ангид орж ирлээ гэж баярлал явжсэн. Тийм. Тэр нь одоо маш хортой бодисол бид нар маш олон жил одоо амьсгалж бид нар бас яг өөрсдийнх нь наснаас бас нэг хэдэн наснаас хороож лээсэн байгаа байхгүй юу. Тэгээд биний яриад байгаа одоо эдгээр бодисод бол ер нь хүмүүс бол ерөөхдөө одоо гайгүй гадралтай болсон баг. Маш асар их хортой бодисод. Тухайлбал одоо бидний бензол, формалдегид, этил бензол гэх мэт бодисод бол ер нь дэлхийн одоо энэ Франц төвтэй олон улсын хавдар судлалын нийгэмлэгийн одоо хавдар судлалын нийгэмлээс гаргасан хорт хавдар үүсгчдийн жагсаалтын нэг яав хамгийн хортой шууд хорт хавдар үүсгдэг гэсэн тийм ангилд ордог тийм бодисууд байдаг. Зөв. Энэ тийм. Сүүлийн үед бол хүмүүс бас хацсангуй олон суугаас мэдээлэл авдаг болчлоо. Зарим усуд нь бол ингээд уншаад мэдээж юм бодог одоо барилгын материал ашиглаж байгаа маш их ингээд хортой гэдгийг бас мэддэг болж байна. Алдлаад энэ чиний хувьд бол энэс бид нар яг яаж сэргийлж болох вэ? Одоо жишээ нь мэдээж байшингаа будахгүй ч гэдэг юм уу те засвар хийхгүй айл гэж байхгүй бах. Хизээний цагт бол хийж таарна. Тэгэхэд одоо тэр хүн яах хэвтэй? Одоо жишээ нь 2-7 хоногийн дараа засвар хийснээсээ дараа гэртээ орох хэвтэй юм уу? Эсвэл дахиж тэр нөгөө нэг юугийн
бодисыг тэр будагны бодис гэдэг бусад бодисуудын тэр хорыг нь саармагжуулах өөр арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь бол энэ барилгын материал бол бас их хэцүү. Яг нь одоо нэг тийм будаг аваад будцдаг тэрийг хуулж болохгүй тий. Одоо бас нөгөө эдийн засгийн бас их тийм хор хохиролтой байдаг зүйл тий. Эдийн засгийн явдлыг холбоотой. Тийм болохоор анханасаа ер нь чандрын шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй тийм л будаг барилгын материал ер нь сонгож авах шаардлагатай. Ер нь бол яг яадаг вэ гэхээр одоо яг бодит амьдрал дээр одоо жишээ хэлээ л та. Одоо манай бид нар одоо ингээд гэр орондоо байшиндаа тий засвар хийгээд явхлаар шууд 100 очоод хамгийн хямдхныг нь түгэл аваад тэгэл тэгээр ингээд хийчдэг. Тэр бол маш их буруу юм. Урт төршийн жишээн дээр ярил л да. Урт төрш болохоор өөртөө бол нөгөө барилгын материалын чанарын стандарт бол маш өндөр одоо шаардлага тавьдаг газар л та. Яг өөрсдөө хэрэгэлдэг одоо бүтээгдэхүүн болон гаднаас одоо орж ирж байгаа одоо импортын бүтээгдэхүүн дээр маш өндөр хяналт шаардлага тавьдаг. Гэтэл тэр хяналт шаардлага тавихаас өмнө буюу эсвэл одоо тэр хяналт шаардлаганд хамаарагддаггүй тэр бүтээгдэхүүнүүд бол дандаа голдуу экспортын бүтээгдэхүүн гаргадаг. Хямдхан тийм түүхий дээр хямдхан технологиор одоо бүр их хуучирсан 80-аад оны 70-аад оны технологиор одоо энэ барилгын материалуудыг үйлдвэрлэдэг байна. За тухайлбал одоо энэ хар тулгтай будаг гэж ярьдаг. Тэгээ хар тулгтай будаг бол одоо маш тийм нийгэм эдийн засгийн хувьд асар их хор хохиролтой. Яг бол хар тулгын өөрөө ингээд дотоод орчинд ингээд тэр одоо хар тулгтай будгаар ингээд будчих юм бол яг энэ тухайн одоо тэр орчинд амьдарч байгаа тэр орчинд ингээд суралцж байгаа хүүхдүүдийн одоо тархиных нь хөгжилд, тархиных нь өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг. Тэр утгаараа тухайн хүүхдүүдийн одоо хичээл сургалтаа муугах, цаашдаа нөгөө амьдрал дээр гараад одоо амьдралын чадвар нь нут тий одоо тэрийг дагаад амжиргааны түвшин гэх мэт одоо нийгэм эдийн засгийн маш өргөн тийм одоо хор хохиролтой байдаг учраас хар тугал гэдэг үгсийг бол ер дэлхийн нийтээр хардаг. Харамсалтай одоо яг энэ хямдхан одоо тэр будгууд дотор бол одоо хар тугалаа байсаар байсаар л. За тэгээд одоо тэр урд төрш одоо бага урд төршөө одоо муулчлаа. Яг бодит байдал ийм л. Тэгээд урд төрш дээр одоо ингээд өндөр шаардлагатай стандартын дагуу одоо үйлдвэрүүд явуулах гэж шаардлага тавингууд одоо тэр хямдхан үйлдвэрүүд нь одоо ингээд Монгол, Вьетнам, Лаос тий одоо ингээд нэг тажик гэдэг энэ захууд руугаа хэл рүүгээ ингээд тэр үйлдвэрүүд нь ингээд хараад байгуулсан байдаг. Тэгээд тэндээ байгуулагдаад тэрийг экспортод гаргадаг. Тэрийг нэг экспортод гаргахтай яг нөгөө одоо манай Монголын одоо 8-ачтэй одоо тэр барилгын материалын нааш шууд очиод хамгийн хямдханаас нь хамгийн их хэмжээтэйгээр нь ингээд авчдаг. Эсвэл нөгөө дуураймал бүтээгдэхүүн бас их байдаг. Одоо жишээ нь нөгөө Текүрэлла гэдэг үнэтэй гоё будгийг чинь 90-ний одоо бас ингээд зах дээр барилгын материалын зах дээр ингээд бас яг тийм саунд хийцэн бас л яг доторх нэг л адилхан тийм будаг ингээд бийжлээдэг. Тэрэн дээр нөгөө хятад бас өөрсдөө яг тийм экспортод гарах юм дээр бас нэг нарийн тийм хяналт бол хийдгүү. Ийм учраас маш олон шалтгаан байдаг л та. Тэгээд одоо тухайд одоо ДСБ, ОСБ хавт ингээд одоо маш их одоо формалд гэдэг одоо хотод руу өсөж бодис ялгаруулж байгаа юм хавтангууд дээр бол бас яг энэ зүйл бол бас ажиглагддаг. За одоо сүүлийн жилүүд технологийн сайжраад одоо нөгөө формалд гээд бага агуулсан цавуугаар одоо энэ хавтанг наадаг байсан бол одоо яг энэ хуучин технологи ашигладаг үйлдвэрүүд бол бас энэ формалд гээд өндөртэй цавуугаар хийдэг. Тэрийгээр нь бид нар ОСБ-гээр хавтан гэж мэддэг гоё нөгөө өссөн шахмал наамал тий одоо ингээд хөдөө ингээд явж байгаа хөдөө ч юм эсвэл ингээд туслангийн айлмал туслангийн байшин очиж харахаар их гоё байгалийн одоо өнгөтэй тийм модны өнгөтэй тийм юу доторлцсон байдаг. Даач одоо оронгууд ингээд нүд хорсоод хамар шархираад тий нулимс хоожгаад байр суух аргууд тийм үнэр үндэстэн шүү дээ. Тэгээд ийм тохиолдлууд бол манай улс бол маш их гардаг. Манай улс лабораторид бас цөөнгөө бас ийм шинжилгээний хөсөлтүүд тий гомдлууд бас ирж бид нар бас ажиллаж ирсэн. Тэгээд манад бол ийм юунууд бол маш их байдаг. Дээрээс нь тавилгын материалууд байна. Тавилгын материалууд бас
яг энэ шаардлага хангаагүй. Мэдээж манай улсд бол чанарын шаардлага евро стандартын чанарын шаардлага хангасан зогсоод бусад Аз, Европ, Азийн, Японы, Солонгосын чанарын шаардлага хангасан зөндөл одоо тавилгын тэр хавтангууд орж ирдэг. Гэхдээ бас яг энэ хямдхан хавтангууд бол маш их орж ирж байна. Тэгээ энэтэй холбоотойгоор бас яг энэ тавилга хийсний дараа гэдэг нөгөө тавилганаасаа болоод одоо хүүхдүүд нь хорддог, өөрөө хорддог, өвчлөлт. Энээс болоод бас яг энэ янз янзын өвчлүүд бас гарч байгаа юм биш үстэй гэсэн тийм хардлага зөндөл байгаа. Сая юу байлаа шүү дээ. ОСП, энэ ДЭСПА гэдэг тавилга хийж байгаа энэ хавтангууд энд өвчлөн гадна талаар нь харахад ингээд гоё мебелтэй юм шиг нэг хуулгаараа дээр наачсан те. Энэний чинь бас нилээдгүй хувийн тэр цавуугаар тэр нөгөө нэг хавтанг нэг шахаж барьцалдуулдаг тэр үрцгийг шахаж барьцалдуулдаг тэр цавуу ороод их шиг байгаа юм те. Тэр нь хүний яг эрүүл мэндэд нэлээд сөргөөр нөлөөлөд байна уу? Тий, яг одоо тэр чинь нөгөө үрцгийг чинь юмар ингэ барьцалдуулж байгаа. Тэгээ ингэж нааж байгаа тэгээ халаад юм байгаа. Халаагаад тэгээд энэ одоо үрцэн хавтан гэж бэхжүүлж байгаа. Тэр халааж явахын тулд барьцалдуулахын өмнө тэр формалитыг дагуулсан цавуугаар бол ингэж наадаг. Одоо тэр ДСП, ОСП хавтан хоёрыг хийх технологиуд бол ер нь бол их ойролцоо тийм технологи байна. Төстэй технологи. Тийм. Энэ технологиор яг хоо мэдээж сүүлийн үеийн цавуунууд одоо евро стандарт орж цавуунууд формалитыг агуулсан заас маш сайн хатаасан юунууд бол орж ирдэг. Гэхдээ бас зах зээл дээр бас яг энэ төрлийн ОСП, ДСП хавтангууд бол бас нэлээд элбэг бол одоо байгаад л байгаа. Гэрт байгаа тавилгууд байна. Өөр ямар бохирдуулагч нар бас байдаг байна дотоод орчинд. Гэр ахуйд бас маш олон төрлийн химийн бодисууд байдгийг бол мэдвэлээ. Одоо нөгөө кометтэй тэгэл одоо нөгөө угаалгын бодис байна шүү дээ. Угаалгын бодисууд одоо сүүлийн үед энэ нөгөө цар тахалтай холбоотойгоор энэ халдваргүйжүүлэх бүтээгдэхүүнүүд гээд бас гарч ирээд байгаа. Юутай холбоотой бас агаарын бохирдлууд бас гэдэг. За бид нар нөгөө 0-т ороод 0-т нөгөө юу ашигладаг шүү дээ, нэг юм үнэртүүлэгч гээд бодис. За тэгдэг. Шүршдэг тий. Тэрийг агааржуулагч гэж нэрлэдэг. Тэр бол агааржуулагч гэдэг бол хамгийн тохиромжгүй нэршлээ. Тэр бол агааржуулахгүй. Ер нь бол яг тухайн эвгүй үнэрийг одоо арай хүчтэй тий үнрээр ингэж дарангуулад тэр дотор байгаа эвгүй үнэрийг л одоо ингэж өөр үнрээр ингэж дарангуулж одоо хүний мэдрэл нөлөөлж байгаа л мэдрэгүүд нөлөөлж байгаа л тийм зүйл юм байна. Тэрнээс бол тэр бол агааржуулагч биш шүү. Тэрийг бол аль болох бага хэрэг их хэмжээний бас юу гэдэг одоо янз янзын хурц үнэртэй одоо зайлагч нар гэдэг тий одоо угаалгын машинаар угаачаад дараа нь зайлахлаар нэг гоё сэргэлсэн үнэртэй. Тэр маань бас тааламжгүй тийм янз янзын бодис агуулдаг гэдэг ер нь бас эрдэмтэд бас тэрийг бас нэг тэгж хэрэглэхийг бас зөвлөдгөө. За лаанууд байна. Гоё үнэртэй лаанууд гэдэг. За тий. Би яг нэг лааны тухай бодож ирсэн байхгүй юу. Яг тэгвэл би манай гэр бүлийн хүн бас энэ лаг айгүйх хэрэгэлдэг. Бид нар чинь гэртээ ер нь л ойр ойрхон лаан асуудаг. Тэгээ үнэртэй үнэргүй янз. Лаан дотор яг юу агуулгадаад яг юу нь биднийг бохирдуулаад байна. Бидний дотоод. Ер нь лаа бол ер нь юу органик гаралтай, нефтийн гаралтай болон эсвэл одоо амьтны гаралтай өөх тосоор одоо хийдэг тийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энийг ингээд шатаахлаар агаах бас яг энэ бензол гэдэг бас ингэ хортой бодис. Осын тавилга будгийн юу дагуулдаг тийм бодисууд бас үүсдэг юм байгаа. Тийм болохоор энэ хурц үнэртэй лаг хурц үнэртэй болон одоо ер нь бол бүх төрлийн лаг ер нь аль болох тийм багаар одоо юу яаж одоо хэрэглэж явах одоо шаардлагатай гэж бол яддаг. Дээрээс нь бас лаач нэгээд өөрөө асаад хүний одоо амьсгалах хүчил төрөгчийг ингээ булаацлаад хүчил төрөгчийг шатаагаад нөгөө нүүрс хүчлийг үүсгэж идэг шүү дээ. Тийм болохоор бас яг энэ хүчил төрөгчийн одоо дотоод орчинд хүчил төрөгчийн агуулмжийг бас тодорхой хэмжээгээр бас ингэж бууруулж идэг. Тийм бас сөрөг нөлөөтэй гэдэг шүү.
хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Бид ахуйн хэрэглээнд бол будгийг барилгын будгийг бол маш их хэрэглэдэг шүү дээ. Ханаа будах, ширээ санал будах гэх мэтлэн. Энэ будган дээр хэлэх зөвлөгөө өгнө чиний зүгээс. Сайн чанарын будгаар бол будыг бол хэрэглэх шаардлагатай. Хэрвээ яг энэ будгаа аюугаа ханаа бол будж байгаа тохиолдолд нэгдүгээрт бол дэгдэмхий одоо дэгдэмхий органик нэгд буюу volatile organic compounds гэж бол хүмүүс бол их мэддэг. За эдгээр нь ямар бодисууд гэдэг вэ гэхээр бензол, толуол, этил бензол, кислол, стирол гэсэн маш олон төрлийн бодисууд байдаг л да. Эдгээрийг одоо хамгийн бага агуулсан будгаар бол будах хэрэгтэй. За хоёрдугаарт бол хар тагуул тугалаг агуулсан будыг бол ерөөсөө ор тас одоо хориглох хэрэгтэй. Эдгээр будгаа будснаас болж одоо яг тэр нөгөө за хамгийн ихэнд одоо хүддэг юу гэхээр хашил гэдэг тийм хашилтай хүмүүс манай улсад маш их хашилтай хүн байдаг. Юунаас ч хашилтай болсон гэдэг. За юунаас шаржнаас бол хашилтай очлоо гэдэг тийм. Гэвтэл яг тэр нөгөө хашлыг чи өдөөдөг хашил чи яг одоо ингэж нөгөө аллерген гэж нөгөө хашлыг чи одоо нөгөө их усруулах аллерген гэж одоо бодисууд. Тэдгээр бодисууд нь яг энэ хурц үнэртэй одоо юуны үйлдвэрийн аргаар гаргаж авдаг тийм. Ийм бодисууд бол яг энэ хашлыг одоо өмнө нь ингэж өдөөж одоо тэр янз янзын тоосны ашигтай болох юуны тоосонцор нөгөө ургамлын ашигтай болох гэх мэт тэр одоо юуны үүдэл нь болж өгдөг тийм одоо аюултай байгаа шүү. За одоо магадгүй бит хоёрын яриаг сонсож байгаад одоо гэрэгтээ засварч хийх гэж байгаа юм уу? Эсвэл нэг будгаараа юм будах шаардлага гардаг ч юм. Тийм бол яг манад тэр тийм яг чанартай сан будгууд орж ирж байна. Барилгын материалд орж ирж байна уу? Ер нь бол будгууд бол орж ирдэг. Яг энэ одоо юу гэдэг Европын холбооноос, Японоос, Солонгосоос усаас яг энэ нөгөө олон улсын чанарын шаардлага гэсэн будгууд бол орж ирдэг. Гэхдээ яг тэрийг бол хоёлоо одоо энд нөгөө юу яагаад явах вэ? Тэрийг нэр цохоод явах уу? Ер нь бол яг энэ төвлөрсөн юугаар төвлөрсөн те одоо яг энэ чанарын шаардлага гэрчлэгээтэй, тохирлын гэрчлэгээтэй тийм будгуудыг бол бас яг нөгөө төвлөрсөн газруудаас жижиг одоо 8-ачтай биш. Яг ийм төвлөрсөн газруудаас авбал их найдвартай шүү гэдгийг л одоо хэлэх хэрэгтэй байна. Тэгээд юун дээр бусад одоо төрлийн барилгын материал төр мөн адил. Тэдгээр одоо аж ахуйн нэгжүүлч болохоор яг нөгөө эксплээ өрөөд бүх одоо шинжилгээ юм хамаа хийлгээд чанарын сертификат аваад ингээ ороод ирж байгаа яг энэ чанарын баталгаатай юмнуудыг ер нь хэрэглэх нь бол яг эрүүл мэндийн одоо эдгээр одоо хортой бодисын юунаас хамгаалах хамгийн ихний алхам шүү дээ ер нь бол. Тэгээд энэ дотоод орчны агаарын бохирдол одоо яг хамгийн чухал юм бол энэ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал юм байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах яагаад тэгдэг вэ гэхээр хүүхд болохоор том хүнийг бодвол бие физиологийн хувьд бол шал өөр. Нэгдүгээрс бол хүүхд бол нөгөө цусны эргэлтэнд нэгдүгээрс хурдан байдаг. Цусны эргэлтэнд хурдан байна гэдэг чинь одоо амьсгалаар ч юм уу те арьсаар одоо ингэж нэг биерүүн шимэгж орсон бодис хурдан ингээ биеийн тархнаа. Биеийн тархна шүү дээ. Тий. За хоёрдугаарт тэр хүүхдийн нөгөө бодисын солилцоо буюу метаболизм бол маш хурдан байдаг. Маш хурдан өсөж хөгжиж идэг, төлжиж идэг. За насан турсан хүн одоо тухайлбал хорт тавдар үүсгэж карциноген буюу хорт тавдар үүсгэж канцероген бодисоор одоо өртсөн тохиолдолд юу гэдэг нэг тэр хорт тавдар бол нэг 5-аас 20 жил хүртэл гэж өсөж хөгждөг. Удаан хөгждөг бол хүүхдэд бол энэ бол хэдэн мянга дахин хурдан хөгжих одоо тэр хорт тавдрыг хурдан одоо юу их боломжтой. Тийм болохоор хүүхдэд аль болох тийм цэвэр эрүүл аюулгүй орчинд л одоо амьдрахыг бид нэр бол зорих шаардлагатай байгаа юм л та. За чиний хувьд одоо ингээд яг ингээд дотроо ингээд бас бодож явдаг одоо засчаасаа бодож явдаг юм чинь яг юу вэ? Яг ер нь нөгөө хортой гэр оронд ч юм уу те хортой ямар нэгэн тийм юм байвал хүнд ер нь бол мэдэгддэг. За жишээлбэл одоо юу гэдэг нэг шинээр гоё тавилга хийчихдэг тий. Эсвэл ингээд гоё шинэ байр нэгэл ороод ирдэг. Тэгэнгүүт ингээд хүнд хамгийн ихэнд яадаг вэ? Үнэртдэг байхгүй. Мэдээж хамгийн ихэнд бол үнэртэн. Тий. Тэгээд үнэртээд жоохон ингээд удаан байгаа толгой. Тэгэнгүүт бид нар юу гэж боддог вэ гэхээр шинэ байрны үнэр. Сайхан будыг хахалсан тийм юм. Одоо
гоё ингээд шин тавилга хийгээд ирсэн гэдэг. Сайхан мод ханх үнэрч чинь. Гэтэл тэр хурц үнэртэй юмны чинь артал энэ нөгөө хортой боцоод мөн ингээд нуугч. Тийм болохоор бити одоо юу ягаасаа хинэггүй утж одоо тэрийг удаан ингэж хадгалж тэрийг гэртээ ингэж удаан ууршуул байгаараа байлгаасаа анхнаасаа сонголтоо маш тийм зөв хийгээрээ тий хамгийн гол чухал нь бол хамраа сайн ажиллуулаарай. Өөрийнхөө нэг мэдрэмжинд найдаарай гэдэг шиг. Тийм юм уу яагараа гэж боддتي. За одоо жишээ нь тэгээд нэг бутан ангарсан байранд орчлоо. Маргааш заавал нүүж орохгүйгээр адаглал одоо агааржуулт сэлгээд тэр дотор байгаа бодис будгийг нэг хатаагаад эдгээр ууршуулах гэдэг тийм арга хэмжээ автай юу? Япон Солонгос тухайлбал юм байл. Шинээр ашиглалтанд орсон барилгад дор хаяж 6 сараас багахгүй хугацаа одоо тэр нөгөө барилгын материалын одоо ялгарлалтыг одоо багасгах зорилгоор 6 сарын төгссөн гэж нөгөө тэр барилгыг гэж байлгах юм билээ. Хамгийн багадаа 6 сар хүн оруулахгүй гэж. Тэгээд одоо шинжилгээ судалгаа хийсний дараа доторх агаарын чанарыг үзсний дараа ер нь бол хүн оруулахад одоо болно бэлэн боллоо гэж үзэж оруулдаг. Тийм юу зохицуулалт бол байд юм. Солонгос улсад ялангуяа. Тийм болохоор бас тий шинэ байранд одоо бид нар чинь юу яадаг шүү дээ. Шинэ байр одоо шинэ байранд орлоо гэл тий одоо шинэ байр чинь өмтэй шүү дээ. Одоо хамгийн доотлын хямдхан байдал гэхэд одоо 50-60 саяас нэг өрөө 50-60 саяас эхлээл тэгээ тийм үнэтэй байрыг одоо байр оногд чи одоо тэр хүний нэг насных нь нэлээд том хөрөнгө оруулалт өгшүүл ер нь бол тий. Тийм тэр одоо хөрөнгө оруулалтаа мөнгөөрөө бас тийм хортой агаар худалдаад авчвал бас тэр хүнд бас харамсалтай шүү дээ. Тэгээд насны эцэст бас ингээд томтор тий одоо үгүй гэхэд одоо юу харшилтай болчдөг. Тэгэл тэрэндээ маш их мөнгө одоо зарцуулж одоо эмчилгээ хийлэгдэг. Тийм одоо зүйлүүд бас байдаг учраас энэ дотоод орчны агаарын чанарыг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь бол хятад улс бодвол дотоод орчны агаарын чанартаа бас маш тийм өндөр шаардлага тавьж байгаа. Хятад улсын стандартууд бол маш чанга. Тэгээд энэ үүнтэй холбоотойгоор хяналтандсан сүүлийн жилүүдэд маш их чангарч байгаа. Гэхдээ бас яг нь том улс болохоор ганц нэг тийм юунууд хэрэгүүд бол гардаг. Тэрийг бол маш их чангаар одоо зарладаг. Тэр одоо муучин тэр хотод формалт гээд ийм үн дээр илэрсэн учраас энэ хүн ингэж одоо хортож юу яасан байна. Одоо хятад улсад тиймэрхүү кейсүүд бол зөндөө л гардаг. Одоо хамгийн ойрхны одоо тохиолдлууд тэгэхээр тэр л байна л да. Хятад улсын жишээ л гардаг л да. Хятад улс дээрээс бас нөгөө үйлдвэрлэл өндөр барилгын материалын үйлдвэрлэл бол одоо дэлхийд дээр хамгийн өндөр хөгжсөн улс явж байна. Одоо дээрээс эдийн засгийн хувьд асар их өндөр хүчин чадалтай болж байна. Үүнийгээ дагаад яг энэ барилгачлалт бол тэр улсад маш хэрэгцээтэй байгаа. Тэгээд үүнтэй холбоотой тэр нөгөө эрүүл ахуйн барилгын эрүүл ахуйн асуудал дотоод орчны агаар тэгэл барилгын материалын шин чанар агааржуулалт тий ногоон байгууламж гэл одоо байгаль орчинтой эрүүл мэндэд холбоотой асуудлуудыг маш одоо дээгүүр тавьж одоо явж ийн л та урд туршил. За ерөнхийдөө бас чи бид хоёрын ярилцах цаг бас ирээд өндөрлөж байна. Тэгээд бид хоёрын ярианууд ингээд дүгнээд хэлэхэд бол яг хүн бол яг өөрөөсөө л яг энэ дотоод орчныхаа агаар байна тий агарын бохирдол дотоод орчныхаа бохирдуулагт бохирдол үүсгэж байгаа энэ бүгдийг хүн өөрөө ерөөхдөө хариуцлагатай анхааралтай хандах хэрэгтэй байна. Яг уу мэдээж бол улс их орн бол өөртөө энэ одоо манай улс бол ингээд цаашдаа хөгжөөд явна. Энэ бүх юм дээр стандарт гаргаад явна. Гэхдээ тэр бол хамгийн чухал нь хүн бол яг өөрөөсөө л өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй юм байна шүү. Ер нь бол одоо энэ эрүүл мэнд бол экологийн боловсролтой бас маш анхаарах хэрэгтэй. Одоо мэдээж экологийн боловсрол гэхлээр дан ганц одоо гал орчны хамгаалахаас хүмүүс хүрээлэн борчинд амьдарч байгаа хүрээлэн борчны амт учраас өөрийнхөө бас өөрийнхөө болон одоо гэр бүлийнхээ өр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг үр хоочтой үлдээж байгаа энэ маш том юу чухал үүрэг нөлөө ач тустай л та. Ер нь бол яг энэ экологийн боловсрол бол за тэрнээ дээр чамтай бас санал нэгдэж байна. Одоо эколог гэдэг чинь нөгөө нэг латин нэр нь хүртэл гэр орно шүү дээ. Уул нь бол эко гэр орон судалтай шүү дээ. За ямар ч алтан газтай маш их баярлалаа. Манай сонсогчдод бас өнөөдөр бас энэ өөрсдөд нь яг өдөр тутамд тохиолддог бас энэ хэрэгтэй одоо дотоод орчны бохирдлын талаар сайхан мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. За баярлалаа. Хүлээж авч үлдсэнд баярлалаа. За
За баярлалаа.